За сайн байцгаана үзэгчдээ. Геополитика Монгол сувгийн ээж нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр би та бүхэнд маш онцгой зочныг урьж авчраад байна. Сайн байна уу гэх. Сайн байна. За миний урьж авсан зочныг манай үзэгчид андахгүй сайн мэдж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Ардын багш Дашнамгааг урьж авчирсан. За монголчууд бүгдээрээ мэднэ. Энэ цагийн монголчууд Дашнам багшийг бол маш сайн мэднэ. Гэхдээ бас товчхон танилцуулъя. Энэ залуучууд хүүхдүүд бас танихгүй хүмүүс байж болно. За дууга хянж байна. Дуу байгаа юм хэв юм байна. За ингээд нэвтрүүлэг эхлэе. За Дашнам багш бол Гөрөөчд овгийн Лусан домбын Дашнам гэдэг ийм одоо энэ цагийн нэгэн ийм мэрэгэн хүн. Тантай бид одоо хамтран одоо энэ нийгэмд амьдарч байгаадаа бас тантай ингэ зэрэгцээсэн хаа одоо юм хэлцэж байгаадаа туйлын баяртай байна. За Дашнам багш бол би бол одоо Дашнам багшийг зохиолч хүн гэдэг ийм л одоо төсөөлөлтөд явж ирсэн. Тэгээ таны тухай би бас сайн мэдгүй байсан. Саяхнаас ингээд мэдээ таны анхны мэргэжил энтрийг сонсоод ирсэн чинь би үрг гайхсан. Тэгээд одоо тантай бас танилцаад тэгээд нэвтрүүлэгтээ урих завшаан тохиолоо. Хүлээж авсанд баярлалаа. За Дашнам багш бол анх бол Москвагийн олон улсын харилцааны сургууль, МГИМО сургуулийг төгссөн. Ийм олон улсын эдийн засгийн чиглэлээр төгссөн дипломат мэргэжилтэй хүн юм байна. За тэгээд одоо төгсөж гарч ирээд одоо анханасаа хүүхэд байхасаа уран зохиол сонирхолтой байсан. Тэр чиглэлээрээ ажилласан. За тэр эдийн засгийн чиглэлээр бас ажилласан. Тэрнээс гадна шинжлэх ухаан судлаач гэдэг энэ чиглэлээр. Өөрөөр шинжлэх ухааны философи гэдэг мэргэжил рүү бас төлхөө орсон гэж. Тэгээд соёл, боловсрол, шинжлэх ухааны энэ гурван салбартанд гурван ажилласан. Гурвангийнх нь тэргүүний ажилтан болж ингэж явж ирсэн. Тэгээ 90 оноос хойш одоо эхэлсэн Монголын арчилсан хувьсгалын бас тэргүүн нэгнээд явж байсан ийм хүн гэдгээр нь би мэдгий. 83 оноос хойш бол тэр шинжлэх ухааны философи, энэ нийгэм судлалын чиглэлээр одоо манай энэ томоохон их сургуулиудад хичээл заангаа тэр одоо бусад үнцэг ажиллаа хийж ирсэн гэж ийм мэдээллийг та бүхэнд хүргье. За тэгээд би одоо миний одоо хоёр дахь мэргэжил бол энэ олон улсын харилцаа, геополитик, тэрэн дотор стратеги судлал гэсэн энэ чиглэлтэй. Тэгэхээр энэ чиглэлээр бас доктор хамгаалалт удаагүй байгаа. Тэгээд энэ нэвтрүүлэг маань ерөнхийдөө олон улсын харилцаа чиглэсэн одоо би өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр одоо хүмүүст мэдлэг хүргье гэсэн юм зорилготой төрийг бүтээх үйлсийн тухай, тэр мэдлэгийн тухай монголчуудыг одоо төр ёсоо цогцлоож ирсэн тэр агуу их түүхийн тухай тэг өнөөдөр бид нэр ирээдүйн төрийг үндэснээ хэрхэн босох вэ гэдэг ийм үйлсэд нэмэр болохуц одоо мэдлэгийг түгээх зорилгоор энэ одоо нэвтрүүлгээ хийж байгаа. Тэгээд таныг одоо урьж авчраа таныг олон улсын харилцааны мэргэжилтэн гэдгийг маш олзуурхаж энэ чиглэлээр би үнээрээ анхны яриаг өдөө гэж бодсон юм аа. Та энэ сүүлийн үед одоо техник технологийн SNS, сошиал медиа гэдэг юм хөгжөөд хүн болгон энэ гадаад харилцааны тухай, олон улсын харилцааны тухай сонирхож ярьж одоо хөөрдөг ийм болж байна. Тэгэхээр тэр нь ч бас их чухал үзэгдэл юм. Монголчууд ийм сонирхож байгаа нь бол мэдээ зөв зүйтэй хэрэг. Гэхдээ энэ одоо олон улсын харилцааг үнэж дүгнэхэд бол мэргэжлийн мэдлэг бол зайлшгүй хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр ер нь та нарын үед олон улсын харилцааны мэргэжлүүдийг хэрхэн бэлдэж байв? Тэгээд энэ олон улсын харилцаа гэдэг энэ мэргэжлийг бид хэрхэн яаж суралцуул зохистов? Одоо энэ цагийн үеийнхэнд хандаж одоо юу хэлэх вэ? Иймэрхүү одоо ерөнхий сэдвийг хөндлөмөр санагцсан. За. Би бол энэ чиглэлээр ялангуяа гадаад харилцааны асуудлаар Эрдэнэ чулуун элчин сайтай хоёрын урд нь явуулж байсан нэвтрүүлгүүдийг бас харсан. Тэгээд маш чухал нэвтрүүлгийг маш чухал мэдлэгийг энэ нийт олонд хүртэж байгаа юм байна гэж бас дотроо баяртай суусан. Тэр бол нэг сургуулийн бүр одоо 60 гаруй жил нөхөрлж байгаа юм асуудал да. Тэгээ өөрөө бол их зөв юм асууж байна л да. Өнөөдөр
Ер нь монголчууд бараг л одоо ялангуяа захин ертөнцийг харахад бол гадаад харилцааны асуудлыг мэддэггүй, тэнд оролцдоггүй. За юу гэдгийг зарим нэгэн ч бүр тодорхойлохыг хүсэж байгаа юм шиг тийм олон хүмүүсүүд бий болчихж. Энэ салбар бол бидний одоо бэлдэж байх үеийн ч одоо ч одоо ингээм амьдрал дээр харсан ч тийм нэг хүн болон оролцоод байдаг биш. Хамгийн нэг тийм юу гэдгийг амьдрал практикаас сургуулаад дүгнэлт хийцдэг ч биш, өдөр тутмын амьдралаас дүгнэлт хийцдэг ч юм биш, тийм салбар л да. Тэгэхээр энийг бид нэр одоо хүмүүсээ буруутгах аргагүй юм. Хүмүүс бол итгэвчтэй байг, тэр санаа бодол үзлээ ярьжээг. За тэгвэл энэ аль хүрээний яриаг бид нэр ярьж гэн гэдгээ ирэх биш бодох ёстой гэдгийг л бид нэр мэдүүлэхийн тулд, анхааруулахын тулд, санаа ахуулахын тулд л ийм ярианууд, ийм нэвтрүүлгүүдийг хийж яана гэж бодож байгаа. Тэгээд тэр одоо нэвтрүүлгүүд хийж байгаа хоёрд бол би баярлж байна. За өнөөдрийн хувьд бол би бас дахин баярлж байна. Энэ ярианд бас намайг оролцуулаад боломжтой хүн юм байна, ярьж болох хүн байна гэж үзсэнд баярлж байна. За олон улсын харилцааны сургуулийг би 67 онд төгссөн хүн. За заримдаа ч би бас шоггүйгээр би бол өнгөрсөн зууны одоо мэргэжилтэн шүү дээ гэж бас заримдаа ярьдгийн. Би олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засгийн тэр факультетийг олон улсын эдийн засагч мэргэжил нь бол гадаад худалдааны мэргэжлэр ингэ төгссөн хүн л дээ. Төгсч ирээд би өөрийн мэргэжлэр бол тийм олон жил ажиллаагүй. Төгсч ирээд гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороонд цөөхөн жил ажилласан. Тэр хугацаанд манайх чинь нүүбийн шугамар анхны тусламжуулж авч яасан тэр үе. Тэгээ миний гадаад эдийн засгийн талаар харилцах хороонд ажиллаж байсан үед бол тэр ахмад хүмүүстэйгээ хамтраад одоо нүүбийн тусламжийн дасах гэдгийг үүсгэхэд би бас гарвий оролцоод анхны төслүүдийг боловсруулах бас гадны экспертүүдтэй хамтарч ажиллаад за зарим нэг юунуудын хэрэгжилтээр ч гэсэн оролцсон. Тэгэхээр бас яг олон жил бид нар ч 6 жилээр сурдаг байсан. Олон жил сурсных бас хариугаа цөөхөн жил болох нь бас маш чухал тэр хэсэгд бол би бас оролцоотой байлаа гэж бодож байна. За тэгээд дараа нь би тэндээс энэ соёлын салбар руу шилжсэн юм а. Өөрөө чинь хэлж байгаа тэр одоо юугаар л одоо юу гэдгийг өөрийн сонирхол өөрөө одоо өөрийнхөө ирээдүйн амьдралыг олж харсан ч тэр гэх юм уу. Ер нь би ер нь бол олон улсын харилцааны эдийн засгийн хүн болно гэж сурагч байхдаа боддог байсан. Би бол харин сэтгүүлч болно. Тэр нэг л мундаг зохиолч нь болох юм уу гэдэг юм төсөөлж бодож байсан. Тэгээ тэр юу маань өсөл бодол өөрийн сонирхол ч юм уу хийж байгаа юм даван байлаад би улсын хэвлэлийн газар уран зохиолын редактораар шилжээд тэнд бас нэг 5-6 жил ажилласан. Тэр хооронд бол би бас нэг дээд их сургууль төгссөний хэртэл бас боловсрол мэдлэг оллоо гэж боддог. Юу гэхээр Монголын одоо ном бүтээдэг бүхэл салбарын улс орчин хэвлэлийн тэр газраар ордог, номоо хэвлүүлдэг, тэр хоорондоо одоо өөрийнхөө үзэл бодлыг ярьдаг, бүтээлийнхаа тухай хуваалцдаг. Тийм л байсан болохоор би ч одоо тэнд ажиллаж байгаа хооронд ч одоо манай хамгийн том аврагчуудтай л одоо Дамжин Сүрэнгой, Арин Чонгой, Гэрлээгой эрдэм шинжилгээний талын за тэгэл бүх зохиолчд нартай чинь хамтран ажил зохиол бүтээлийн зарим нь одоо редакторж орчуулгын зарим нь одоо уран зохиолын редактор хийчихээр ингээл 6 жил ажиллаж тэр бол юу гэм би санаагаа илэрхийлэх тэр бичгийн соёл тэр чадварыг бол бас нэлээд өөр юм болгож чадсан. Тэрний хажуугаар ер нь юмд хандах хандлага оюуны одоо бүтээл гэдэг чинь юу вэ гэдгийг нэлээд би бас яг амьдралтай тэр одоо тэрийг бүтээж хийж ирсэн хүмүүсийн амьдралаас мэдж чаддаг болсон болов гэж бодож байгаа. Жохон урт яриад байна нөхөө. Гүү. За багш чанга ярьсан ч болно. Тийм үү. Дараа нь одоо шинжлэх ухааны салбар руу шилжсэн юм а. Гэхдээ шинжлэх ухааны салбар руу шилжихдээ би одоо орчуулгын уран зохиолын салбар сэдвээр эрдмийн ажил хий гэж бодсон боловч тэр нь одоо явцын дүнд
шинжлэх ухаан судлалын хүн болгох чухал одоо үе байсан учраас тэр зүг рүү ингээд оруулаад ер нь бол юу гэдэг одоо академич Ширэн Дугаан бүр өөрийнх нь даалгавраарч гэх юм уу бараг тэгж үзэхээр би шинжлэх ухаан судлаач болохоор ингээд эрдмийн ажил хийсэн. Монгол дахь одоо энэ тулгуур фундаменталны судалгааны үр ашгийг дээшлүүлэх асуудлаар тэр үе чухал бид нар шинжлэх ухааныхаа салбарыг яаж зохион байгуулах вэ, яаж хөгжүүлэх вэ, одоо өөрийг нь яаж судлах вэ болон нарийн асуудлууд шинжлэх ухааны судалж тэр үед бол нэлээд газар авч ясан юм уу. Үндсэндээ философи сэдв болж байна тийм. Тэгэхээр шинжлэх ухааны судлал нь өөрөө юу философийн нэг салбар болж ингээ хөгжсөн. Наука гэдэг нэг гэдэг за дэлхийн нийтэд бол science of science гэдэг шинжлэх ухааны гэсэн маягтай ойлгогдож явж байгаа. За тэгээд би тэр аспирантура төгсөж ирчээд энэ шинжлэх ухааны арга зүй, оюуны үйлдвэрлэлийн онцлог тэгээд энэ эрдэмшлэгийн ажлын хийж байгаа улсуудын тэр одоо дадлаг туршлага болгох зүйлүүдийг чинь ялангуяа аспирантуудад ингээд ярих өөрийнхөө тэр мэдсэн юмыг хүргэх хэрэгтэй. Тийм ч одоо юунууд хэрэгцээ их гарч ирсэн. Манай залуучууд эрдмийн ажил нэлээд идэвхтэй хийж эхэлсэн. Тэгээд одоо полийн их сургуулиас эхлээл сургуулиуд голцоо аспирантууд би нэг тийм чиглэлээр ажилладаг байлаа. Дараа нь 91 оноос өөрөө Монгол Мэдрэлийн сургууль гэдэг хувийн дээд сургуулийг одоо анхны сургуулиудын нэг л дээ хүндэсж байгуулад гол бодол нь бол энэ өөрийгөө бид нэр илүү сайн судлах ёстой байна. Монголоо мэдчихэж бид нэр улс орноо яаж хөгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломж нэгдэнэ гэж үзээд тэгээд Монгол судлаач нарыг бэлдээ гэсэн юм зорилгоор нэг сургууль бий болгосон. За гэвч нөгөө төгссөн хүмүүсийн ажлын байр хэрэгцээ тийм олон Монгол судлаач бол манай нийгэмд бол багтах боломжгүй юм байна л да. Тэгээд дараа нь тэрийг юм бол одоо Монгол хэл уран зохиолын багш, нийгэм судлал түүхийн багш, сэтгүүлч ийм чиглэлээр жоохон өргөтгөж нэг 2005 хүртэл болоо явж байгаад тэгээ өөр нэг одоо эдэр их сургуультай би тэр сургуулийг нийлүүлээд за тэр би бол судалгаа сургалтыг хосолсон тийм маягийн програмаар явж байсныхаа судалгааны тэр хэсгийн Монгол уламжлал академи болж өөрчлөн шинчлээд өнөөдөр болтол тэр Монгол уламжлал академид би одоо төрийн бас байгууллагад ажиллаж байгаа маань тэр л байгаа. За тэрний зэрэгцээгээр одоо тэгэл олон юмд л оролцоо саяхан хүртэл ерөнхийлөгчийн дэргэдэхэд нэг бодлогын зөвлөлийн дарга байлаа. За одоо академийн баг чуулганы гишүүн тэгэл одоо олон сургуулиуд эрдмийн зөвлөлд ажиллал ингээл хүртэл бол одоо нэг тэтгэврийн хүнээс бараг автсан шахвал юм л оролцоол ингээл явж байна л та. Тэгэхээр өөрийгөө одоо танилцуулбал тэр нэг хамаг цаг яа таны тухаас энэ таны туулалч нь бас биднэрт их тийм чухал мэдлэг өгөх үз. Өмнөх түүхээ мэдэх одоо чухал юм аа гэж бодож байгаа. Тэгээд дараа би бас дэлгэрүүлж таны түүх тууллаас дэлгэрүүлж яриул гэж бодож байгаа. Та тийм цаг гаргаарай. За тэгээд та эмгийн мол гэдэг сургууль одоо хэрхэн бэлтгэж байгаа. Анх очиход ер нь тэр үед манай залуучууд ер нь ямар хөө залуучууд очиж байв. Орос хэлэндээ хэрэг байв. Тэгээд тэр олон улсын харилцаа гэдэг ер нь бол тэр чинь тухайн үед ч гэсэн одоо ч гэсэн ер нь нэлээд тийм нарийн мэрэгжил шүү дээ. Тий, одоо бол ер нь дэлхийн Оросын хувьд том сургуулиуд орж байгаа нь Энгийн муу Ломноос их сургууль, Бауманы техникийн коллеж гэж л одоо үздэг юм байлээ. Тэгэхээр одоогоор одоо Орос талаас нь дэлхийн том сургууль орж байгаа нэхээр их тэр үеч чухал одоо чухал сургуулиудын нэг л дээ. Бид нарыг очихд бол нэг тийм оюутнууд тэр сургуульд илгээж байгаа нэг жоохон шүүмжилд өрчсөн үе юм. Юу гэхээр голцоо одоо хот талын сэхэтний хүүхдүүдийн одоо ийм тийм явлаа. Ардын хүүхдүүдээс ерөөсөө уулахгүй байна гэсэн нэг тийм шүүмжиллийн үе. Тэгээ би ч яг хөдөөний л дээ хөдөөний сургууль төгссөн. Сүүлийн нэг хагас жил 1-р 10 жил дээрээ ингээд төгссөн. Үндсэндээ хөдөө хотын 10 жил төгссөн. Нөхөр очиж байгаа. Тэгээд дараа нь бүр энэ чинь ер нь хөдөөний хүүхдүүд очихоор тэр сургуулийнх нь
ахуй амьдрал ерөнхийдөө сургалтын төвшин эднэр нь үнэхээр нэг жоохон гологдох маягтай. Нөгөө хэлний бэлтгэл тэгээ тэр суурьшлын амьдрал дассан байдал тэр өөр нөхцөлд ингээд өөрийгөө таних тэр чинь бас тийм нэг өдөр бүтчихгүй шүү дээ. Тэгээ тийм болохоор за бас энэ ихтэй сургуулиудын 1-2 дугаар курс төгссөн улсууд явуулвал илүү бас амжилттай ингээд бас нэг хэсэг тийм улсууд бол очсон. Тэгээд нэг юм очсон оюутнуудын сонголт шилжилт бол нэг ингээ өөрчлөгдөж ирсэн үед бол би таарсан. За Эрдэнэ чулууныг жишээлбэл очиход одоо манай сургуульч нэг Ахмад ангийнх нь дөнгөж очиж байгаа ялангуяа тэр хөдөөний хүүхдүүд бол нэг халамжлан хүмүүжүүлэгч нэртэй бүх юмд нь тусалдаг, өөрийн таниулдаг. За тэр нэг юу гэдгийг тэр соёлын шокноос нь жоохон гаргадаг нэг тийм ажил хийдэг байлээ л да. Би тийм маягийн ажиллаар л Эрдэнэ чулуун бүтээрс нөхөрлөл эхэлсэн юм байна. Ер нь бол тэгээд бусад хүүхдүүд бас тийм. За яг мэрэгжлийн хичээлүүд бол улсын сургуулиуд бол ер нь бараг л их барихаас бусдал бүх хичээл орох юм л гэж бид нэр тэр хичээлийн ачаалал тэр их олон төрөлд бол бас төвшөөдөг л байлаа л да. Тэр нь бол одоо бас ингээд бодоход бол тэр мэрэгжлийн онцлог бас аргагүй юм байж. Ер нь бол одоо энэ хүн төрөлхтний түүхийн үндэснүүдийн хоорондын харилцааны ер нь энэ одоо өөрийн чинь энэ дагнан сэдв болгож явуулж байгаа төрийн одоо хөгжлийн үүслийн оролцох юм. За тэгээд бидний яг энэ салбар тавиад ирэх юм бол эдийн засгийн одоо хүрээнд бол үндэснүүд улсууд хоорондын ямар харилцаа байж таарах шаардлагатай тэр нь ямар үндсэл дээр тулгуурлах уу энэ бүх юм чинь их нарийн зам л да. Тэгээ сургуульч нь бол одоо зөвхөн юуны танхимын хичээл тэр танхимд борж байгаа мэдлэг биш л дээ. Сургуулийн бид нэг ярьдагч тийм сургуулийн тогоонд ч нэгдсэн тэр гэж. Тэгэхээр тэр тогоон юу гэхээр тэнд оюутнуудын багш нарын одоо өөрийн ярьдаг нэмэлт одоо мэдлэг болов дуршлаг болов чүрэгдэг. За тэр тусмаа манай сургуулийн оюутнууд ч нөгөө дадлага хийнэ гээд хөрөнгөтөн одоо аль дэлхийн янз бүрийн орнууд очино. Тэгэхээр тэд нар ч нөгөө тэр орныхоо байдал, соёл, тэр орныхоо бодлого, тэр орны харилцаа бүх юмыг л бас өөрөө биеэр туулсан мэдсэн усуд л ирж ингээд ярина шүү. Тэгэхээр тэр сургуулийн тогоо гэдэг бол бид нэр зөвхөн танхимаар хязгаарлагдах агуу юм байж гэж ингэж бодож байгаа. Тэгээд яг би тэр сургуульд бол би юу сурсан гэхээр би тэгдэг. Ер нь бол гадаад худалдаа гэдэг чинь өөр хүнд өөр улс байхгүй юм аа. Өөрчлөн байгаа бол хэрэгтэй гэхийн тэрийн зарж юм уу болох юм бол өгдөг. Өөрөө байхгүй юм аа хүнээс авдаг. За илүү их үйлдвэрлэх юм бол илүү одоо хэрэгцээг их хангах юм илүү юм бас зарж болдог. За тэгээд мөнгө төгрөг дутагдвал тэр санхүүгийн янз бүрийн харилцаа үүсдэг. Хамтраад нэг юм ингээд хийх одоо бол төсөл энэ төр ярьж байгаа шиг тийм зөвлөдөө бол олон орнууд яриа хэлцээрийн дүн тохироод ингээд хамтран бүтээдэг л ерөөсөл яг нарийн дамбал ингээд гурван том ажлыг маш их зөвөр явуулах юм бол энэ эдийн засгийн харилцаа чинь өөрийн тэр хөгжилд хэрэгтэй, өөрийн хэрэгцээнд хэрэгтэй, өөрийн чадвараа харуулсан энэ бүх юм харуулж нөгөө тэр нь нөгөө талдаа бас ач тустай байдаг. Тэгээд тэр шудраг хэлцээрийн одоо хөрсөн дээр тулгуурлах юм бол энэ харилцаа чинь мөнхийн хүндрэлтний харилцааны нэг юм байлээ л дээ. Тэгэхээр энийг мэднэ гэдэг чинь зөвхөн одоо тэр тухайн үеийн бололцоо нөхцөл өдөр тутмын амьдралаа мэдхээс гадна тэр юм чинь хэдий хэмжээтэй үргэлжлэх вэ? Тэрийг одоо энэ харилцаа ямар нэгэн шалтгаанаас дасруул юу болох вэ? Өөрөөр хэлбэл гадаад харилцааны энэ яриа хэлээ бүх бодлого бол нарийн өдөр тутмын яриа биш баг одоо стратегийн яриа болдог байхгүй юу? Өөрөөр хэлбэл нэлээд холд бидний ингэчүүл яах юм бэ гэдгийг бодож ээж. За миний энэ үг тэр харилцаа тэр яриа бол одоо манай ерөнхий тэр холын одоо харилцаа амьдралд бол яаж нөлөөлөх вэ гэдгийг мэддэг. За тэрийг мэддэг нь бол одоо нөгөө мэрэгжлийн хүн харагддаг. Ийм л юм гэж бол би ойлгосон л да. Зөв. Юу тэр та стратегийн тухайд бодлоо. Тэр төрийн стратеги гэдэг тэр зүйлийг боловсруулах ёстой
тэрийг хэрэгжүүлэх өөр гүйцэтгэх хүмүүсүүд тийм ээ дипломатууд гэдэг бол тийм ээ. Тэгэхээр тэр төр улс гэдэг бол ингээд олон улс дэлхий гэс нэг ийм том олон улсын олонлог дотор оршиж байна. Тэгэхээр хамгийн түрүүн л одоо эргэн тойрноо харж одоо өөрийнхөө оршихуйг тодорхойлох ёстой байх тийм ээ. Тэрнийг одоо тодорхойлоход ер нь юу байхад энэ ч олон юм орж ш тийм ээ. Хамгийн том харилцааны хүрээ нь бол мэдээж төр хоорондын харилцаа. За тэгээд одоо эн чинь бол нөгөө байгууллага хооронд ч гэсэн бас харилцаа бий болгож байна. Хувь хүмүүсийн хооронд ч бий болгож байна. За нэг ардын дипломат гэсэн бас ойлголцгий. Тэр чинь бол ерөөсөө ердийн хүмүүний хооронд харилцаа нэг үндэстэн өөр нэг үндэстэн нэг орон гэхгүйгээр хооронд нь хүний хувьд харилцдаг тийм сайхан найз нөхрийн, манд нөхрийн тийм харилцаанууд байна шүү дээ. Тэр чинь өөрөө нэг улсын төлөөлөл нөгөө улсын төлөөлөлтөд харьцаж байгаагийн хувьд бол бас л гадаад харилцааныхаа тэр ерөнхий юу хүрээний дотор бол ингээл багтчихж байгаа. Тэгэхээр төрийн харилцаа гэдэг нь бол одоо маш нарийн тэр хэлзээрийн тохиролцооны тэр ерөнхийдөө юу гэдэг уламжлалт харилцаа байна уу, шинээр бий болгож байна уу, ямар нөхцөлд бий болгож байна олон юмнуудаас шалтгаална. Тэгэхээр манай одоо энэ чинь төрийн харилцаа бол одоо ч ихэнх дийлэнх хувийн нийцлэл явж байгаа шүү дээ. Байгууллага хоорондын юу бол төрийн харилцааныхаа тэр суурьнд ер нь төрийн харилцааныхаа суурин дээр бусад одоо хүрээллийн харилцаанууд нь бол явж байгаа хэвээр. Эдийн засаг гэдэг бол нэг чухал чиглэл тийм ээ. Төрийнхөө одоо стратеги оршихуйгаа төрийнхөө оршихуйг тодорхойлоход тэгээд тэрнээс гадна найз нөхөр гэдэг ойлголт бас энэ бол анд нөхөр улс энэ бол одоо ашлтанд одоо ерөнхийдөө дайсан улс гэдэг энэ хавийн ойлголтын жишээлбэл тодорхойлохоос төрийн стратеги тэгэлгүй яг ер нь бол хүнд ч гэсэн нэг анд нөхөр хамгийн ойр дотны нөхөр гэл ингээл бас нэг нарийн харилцаа үүсгэх ийм нөхцөл тэр орчингууд бол бий болдог ш. Тэр улсад бол бас тийм. За 90 оноос өмнө бол бид нар чинь тэр их тодорхой байлаа ш. Хоёр систем хаваагдсан капиталист социалист. Тэгээ капиталист систем нь өөрийн хоорондын ч гэсэн харилцаа нэг өөр бүхэлдэн систем нь нөгөө системдээ харилцаад чинь нэг бодлого баримтал зарчим нь нэг өөр юм юу гэжсэн учраас 90 оны дараа бол энэ бол арай өөр болсон. Манайч гэсэн гадаад харилцаа чинь их олон тулгуурт олон цагирагч зарим хэвлэлүүдээр яасан байгаа. Много векторны гэдгийг хэрэг явал тэр цагирагт гэдэг нь бол баг их зөв бонж байгаа юм шиг байгаа. Тийм харилцааг бол бид нэр одоо ингээд өнөөдөр бол тийм харилцаанд оршиж штэ харилцаж байна. Тэгэхээр хоёр талын харилцаа одоо уламжлалт харилцдаг орнууд дээр бол өчнөө олон шинэ орнууд нэмэгдчихлээ. Тэгүүд нэмэгдчихлээ. Тэгэхээр тэр болгонд чинь нөгөө л нарийн юу ч хэрэгтэй болчихжээ. Тэр одоо чадвар, мэрэгжилтний чадвар, харилцах тэр одоо туршлага, уламжлал тэр үтэл маш нарийн судалгаа хүртэл шаардлагатай болчихно. Тэгээд маш мэрэгжилтний одоо тоо хэмжээ, тэр болгонд хүрч чадах чадвар, за тэр тусмаа 90 оноос хойш бол энэ ерөөсөө мэрэгжилтний хаанаас томилдог, суулгадаг, юунд итгэл хүлээлгдэг, юунд хариуцлага хүлээлгдэг бас нэг шаардлагатай төвшөнд хүрч чадхаа болчвол энэс ч болоод тэр харилцааныхаа үнэлгээ тэр үр дүн нь бол их өөр харагдах боллоо шүү дээ. Тэгэхээр энийг бол бид нэр бас анхаарах хэрэгтэй. Өөрийн чинь хэлж байгаагаар бид нэр энэ шинэ орнуудаа ялангуяа одоо тэгээд шинэ томьёолууд бол гадааш 3 дахь хөрс гэдэг юм уу 3 дахь ертөнцч гэж нэг хэсэг ярьж байгаа. Ингээд энэ юм чинь яагаад их нарийн болно гэхээр бид нэр өөрөө юу одоо харилцааны гол одоо юу нь шалтгаан ямар юмыг одоо эдийн засгийн харилцаа гол байна уу? Эдийн засгийн харилцаа гэхээр миний түрүүний хэлснээр юугаа авч өгөх үү? Юугаа гуйх үү? Юугаа туслах уу? Юугаа хамтрах уу гэдэг ийм юмнууд чинь тодорхой гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр тэр нь өөрөө тав тодорхой улсынхаа хөгжилд ард түмнийхээ амьдралд бүр өгөөчтэй нөлөөтэй хойшлогтой ийм юмыг л бид нэр
бодвол за энэ салбарт хоёулаа танайд бол ийм боловсралтай ийм мэрэгжнөөч байна гэдэг юм уу, ийм дуршлаг байна, энэ танай амжилт илүү байна гэдэг юм уу, тэр байдлаас л ингээд харилцаагаа үүднэ л дээ. Тэгэхээр одоо манайх залуу улсын хувьд бол биш. Зүгээр яг энэ шинэ харилцаанд өртөж олон улсын энэ шинэ тэр тусмаа олон талын харилцаа бий болгож байгаа хувьд бол бас залуу улс гэж үзэж болох л байна. 90 оноос хойш эхэлж байгаа шин замнал гэдэг утгаараа тийм ээ. Тэр утгаараа. Хүн амын хувьд бас залуухан. Тэр утгаараа бас залуу улс гэж хэлэх нь байна. Хүн амын энэ бүрдэл бүтэц залуухан улсын чинь тэр юмыг ойлгож боловсруулах юмыг чухал гэж үзэх энэ чинь бас их өөр болоод явчих шүү. Залуу улс ч одоо нэг хаанл нэг аятайхан юм сонсогдсон дуурах яг л тийм болгоно. Өөрийнхөө нэг нөхцөл бодит нөхцөл болцоо, өөрийнхөө чадвар тэгээд тэр харилцааны үр дүн гэдгийг хол харахгүй бол зүгээр л тийм юм байхад бид нар бас тийм байл да гэдэг бол энэ гадаад харилцааны одоо үндсэн тулгуур тэр хөрсийг бол бий болгож чадахгүй юм. Тэгээд одоо дэлхийгээд энэ том олонлог дотор өөрийнхөө бүс нутагт манайх бол 2хан том хөрштэй одоо газраар төгж гиднүүл гэж ярьдаг. Их газраар төгж гиднүүл. Тэгээд энэ орчиндөө одоо англиар хэлбэл survive одоо урт удаан хугацаанд амьдарч явах тийм одоо улс байхын тулд бид мэдээж дотоод хүч одоо хүний хүчин чадал, аж үйлдвэрийн хүчин чадал бүхэл юмараа одоо хүчтэй байж амьд одоо оршиж урт удаан хугацаанд үргэлжлэх ёстой байх тийм ээ. Тийм тулд бүх юмаа одоо хүссэн хүсээгүй одоо олон улстай харьцуулж өөрсдийнхөө явах зам тэр стратеги тодорхойлж явах ёстой тийм ээ. Тэгэхээр энэ бүхэнд бол одоо тэр мэрэгж одоо гадаад харилцааны мэрэгжилтнүүд одоо чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. За тэгээд олон улсын харилцаа гэдэг нь бол маш олон предметийг судалж байна тийм ээ. Олон хичээл судалж байна. Түүх үзэж байна. Дэлхийн түүх үзэж байна. Өөрийнхөө түүхийг үзэж байна. Тэгээд энэ түүх үзнэ гэдэг бол их чухал юм аа гэж би ойлгоод байна. Тэгээд түүх соёлоосоо одоо тэр тухайн улсын өөрийнх нь одоо ив нэгдэл тэр дотоод хүчин ингэж гарч ирдэг юм байна гэж одоо тэгж ухаарсан. Та тэгэхээр энэ талаар ярьж байгаа. Танай сургуульд бол одоо түүхийн талаар нэлээд үзнэ гэж түүх хичээл. Түүх хичээлүүд бол орно. Одоо манай өөрөө их зөв тэр өнцгийг гаргаж ирлээ. Манайх бол одоо газар зүйн хувьд бол маш их өвөрмөц байрлалтай тийм тийм одоо орны нэг штэ. Би бол заримдаа ярьдаг энэ манайх чинь их газрын одоо нэг арлын орн штэ гэж. Хүрээс нь бол одоо асар том их талаатай хураал газар болохоос ялгаагүй. За тэгээ энэ хоёртой чинь бид нар одоо өөрөө яг түүх гэлээ. Түүхэн уламжлалт харилцаа бол одоо их эртний штэ. Тэгэхээр ямар зүйлээр одоо хөрсөн дээр ямар харилцаа биднэрд байж вэ? Тэр нь сайн байсан бол юунаас бол сайн, муудсан бол юунаас болж гэдэг тэр түүхэн юуг бол бид нар бол маш нарийн мэдж явах хэрэгтэй. Тэгэхээр ерөөсөө манай гадаад бодлого бол ерөөсөн хоёр хөршөөсөө одоо эн чинь нүгээд алга болно өөрчлөгдөн гэсэн юм байхгүй мөнхийн шууд хамаарал. Мөнхийн хөрш юм уу мөнхийн хувь зүй гэж яриад байгаа чинь одоо үнэн шүү дээ. Тэгэхээр энэ хоёртойгоо яаж харьцаж ирсэн байна? Тэрийг одоо миний сайн хэлдгээр юу нь одоо энэ түүхэн хугацаанд биднэрт эрх ашигт нийцэхгүй вэ? Юу нь илүү тохиролтой вэ? Бид нар энэ одоо бие даасан өөрөө эрхшээсэн ийм орн байхад энэ хоёр орн бол биднэртэй яаж харьцав? Тэр боломжийг маань биднэрт хангаж яв. Хангахгүй бол ямар санааны үүднээс өөрсөндөө тийм бодлого явуулж байж. Тэр бүхнийг бодно гэдэг чинь бид нөгөө гадаад харилцааныхаа суур хөрсийг их зөв тавина гэсэн. Тэгэхээр юун төлөө одоо ийм түүхэн нөхцөл байдал одоогийн орчин үеийн нөхцөл байдал за тэгээ зөвхөн хоёр орноос гадна энэ хоёр орнд чинь ямар нөхцөл ямар хүч нөлөөлж байна энэ хоёр орн чинь ер нь дэлхийн дахин цэглэсэн ямар бодлого явуулж байна тэгэхээр тэр бодлогынх нь нэг хүрээнд бид нар өртөж байна уугүй юу бодлогынх нь нэг хэсэг мөнгөж үзэж байна уугүй юу гэдэг энэ олон юмуд чинь стратеги одоо харилцааны боловсруулж байгаа мэргэжлүүднүүд бол их нарийн авч үзэх ёстой л доо. Тэгээ бид нар юуны өмнө
би хоёр түрүү ярьлаа. Ер нь гадаад олон улсын харилцааны гол зүм нь бол ерөөсөө эдийн засгийн харилцаа болохоор тэр чинь бол бидний өөрийн амжиргаа, өөрийн улс орны хөгжил, өөрийн улс орны тусгаар тогтнол, өөрийгөө одоо юу гэдэг нь байгаа байдлаараа авч үлдэх энэ одоо яг тэрийг аюулгүй байдал гэж нэрлэв. Тэр бүхэнтэй чинь энэ холбоотой учраас бид нар эхлээд миний одоо эхлээд харилцах, эхлээд төрөх газар чинь аль байна гэдгээ мэдэхгүй. Харин сонирхолтой нь бол их өвөрмөц онцлогтой нь бол бид нэр энэ хоёр улстай харьцаж байгаа юм шиг мөртлөө хоёулантай нь бол өөрийнхөө одоо түүхэн нэг хэсэгтэй өөрийнхөө ах дүү нартай харьцдаг шүү дээ. Тэгэхээр эн чинь бас нэг уг нь бол их онцлогтой юм байна. Тэд нэртэйгээ энэ түүхэн одоо хувь заяа, түүхэн тэр юу гэдгийг гарвал үүсэл, генетик холбоо, аж амжиргааны одоо заншил, тэр юу гэдгийг сэтгэл зүрхний нарийн хөрс байгаа бол тэрийг их нарийн ойлгоцож ингэж тийм ч учраас нарийн бодлого нь харин ч тэр хэсгийг чинь биднээс илүү их холдгох тийм бодлого бол асар их нарийн явцсан байгаа. Тэгэхээр бид нар бол харин ч 90 оноос хойш тэр холдолтыг, тэр зай бий болгох тэр нарийн хол энэ хараатай бодлогыг чинь илүү бас зөвлөж, илүү ойртуулж өнөөдөр чинь бас нэг биенээ илүү одоо татах хүч нь юу гэдгийг бид нар бас нэг юм өөрөө мэдлэлтэй болоод эхлэхэрчдэг юм уу. Ерөнхийдөө манай хэл хүрээсэн, манай энэ түүхэн ах дүү нар маань ерөнхий сэтгэл санааны, ер нь харилцааны тэр хараа бодол үзэлч гэсэн их нааша татагддаг юм байдалтай болж ирж байна шүү. Тэгэхээр энэ онцлог бол бидний бас гадаад харилцааны бодит одоо нэг юу суурь болмоо. Тийм ээ. Манайхыг нэг тойроод дандаа Монгол үндэстэн байгаа шүү дээ. Ерөнхийдөө бол тэгж. Тэр үедээ л одоо манжийн үед бол биднэрт нэг хэсэг байсан. Туваач нь одоо ингээд нэг өөр улс болчиход байжснаа өөрөө нэг өөр улсын хэсэг болчлоо. За энэ хой талын бурядууд бол бүр одоо илүү одоо нэг үндэстэн юм байсныг нэлээд холдох юмнууд хийлээ. За тэгэл урд нь бол бүх Монгол нутгийн бол зүүн талаас нь баруун талын үзүүр хүртэл ийм маш урт хүрээлээд ингээд оршиж байгаа шүү дээ өвөр Монгол. Тэгээд одоо энэ өөр орны дотор байгаа өөрийн үндэстэнтэй харилцана гэдэг бол бас нэг бодлого юм аа. Их нарийн бодлого юм. Их нарийн бодлого. Ягаад гэвэл тэд нартэй чи яг өөр их шиг юм бас байж болохгүй. Тэр чинь өөр улс орны болчихж байгаа болохоор бид нар бас өөр юм шиг харьцах юм бол тэднийхэн хувь заяа амьдрал ахуйд яаж нөлөөлөх вэ? Тэрийг бод. Тэгээ бидний нэг одоо гол очих байгаа юм байна. Тийм болохоор бид нэр хүн болгон энэ галдаад харилцаанд оролцогч, хүн болгон үгээ хэлдэг ийм байж болох уугүй юу гэдэг рүү бас нэг бууж бодох хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Тэр чинь энэ нарийныг би бодож чадахгүй бол одоо бас энэ гадаад харилцаа чинь зөвхөн өнөөдрийн амьдрал зөвхөн миний чинь биш юм байна. Энэ улс орны өөрийнх нь хувь заяаны хол ирээдүйн асуудал юм байна гэдэг юу гэдгийг жоохон дугаа байх ч юм уу. Тэрийг мэрэгжлийн хүмүүс нь юу гэж яана гэдгийг сонсч ойлгодог ч юм уу. Илүү нарийн одоо мэдлэгийн тийм суурь хөрстэй болж аж өөрөө ярьдаг ч юм уу. Тийм хандлагууд бол өнөөдөр ингээд дутагдаад. За тэгээд яг энэ хэн нэг үндэстэнд сурж очсон ч юм уу. За өнөөдөр ч одоо бүр 50 хэдэн орнд монголчууд байна гэж байна шүү дээ. Тэр орны илгэмсэн дассан өөрөө мэддэг үзүүрээс ч юм уу улс орны бүхэлд нь тодорхойлж ярих юм бол энэ чинь их арга зүйн хувьд ч буруу, ерөөс хандлагын хувьд ч буруу. Тэгээд тэр ярьж байгаа үг чинь нэг тал буруу талаас нь болчих шүү дээ. Тэгэхээр тэр эднэрийг яахгүй бол бид нар чинь өөрийнхөө л одоо хэмжээнд өөрийнхөө зүгээс л тэр тусмаа одоо тэгэл юу гэдгийг шүүмжилээд энэ хоёр одоо иргэн болгоны үг бол төрийн үг бол биш тэр бол. Тэгэхдээ ер нь бол монголчууд энэ монгол түмэн юу гэж үзэж байна гэдгийг нэг хэсгийг л илэрхийлж байгаа учраас би тэр ард түмний нэг хэсэг тэрийг төлөөсөн үг болчихно. Эн чинь бол ерөөсөн монголчууд тэгдэг юм дүгнэлтэн төрчихв гэдэг юм бол бодох ёстой. За тэрийг л бодож чаддаг хүнийг л би одоо мэрэгжилтэн гэдэг юм л да харилцааны тэр хэсгийг. Яг харахгүй ингээд энэ ийм ингэж ярьдаг л да олон улсын харилцаа. Энэ олон улсын харилцаа гэдэг олонлог дотор байгаа энэ улсууд чинь хувайл боддог юм аа гэж тийм ээ зөвхөн амиал боддог.
Тэгэхээр өөрийнхөө л эрх ашигын төлөө бүхнээ зориулдаг. Тэгэхээр олон улсын харилцаа гэдэг нь олонлогч их тийм дэг журам багтаа их дэг журамд оруулж тэрийг хуулиар засаглахад төвөгтэй мэдээж олон улсын институтууд байгаа. Гэхдээ үүнийг одоо дэлхийн одоо цагдаа шиг тийм байгууллага бий болгоод бүгдийг нь тэр олон улсын харилцааг зохицуулах боломжгүй. Тийм учраас улс гүрнүүд хоорондын бодлого бол хоорондоо зөрчилдөх, мөргөлдөх, үүнээс болоод дайн үүсэх энэ үзэгдэл бол гарцаагүй юм аа гэж тийм ээ. Тийм учраас улс гүрэн өөрийн гэсэн үндэсний үзэлтэй хүссэн үсээгүй. За тэгээд түүгээрээ эвлэлд нэгддэг. Тэгээд нэгдсэн нэг бодлого явуулдаг. Тийм учраас одоо монголчууд, тийм учраас орсууд гэдэг нэг ийм identity үүсэж тийм ээ, гондоошил үүсэж тэдгээр нь түүгээрээ одоо өөртөө илэрхийлж ингэж явдаг байх юм. Таны хэлснээр одоо монголчууд ерөөхдөө иймэрхүү юм боддог, иймэрхүү юм ярьдаг, иймэрхүү юм зорж байгаа улсууд юм байна гэдгийг нөгөө нөхдүүд бидний хэлж ярьж байгааг хараад л одоо дүгнэлтгэн шүү дээ тийм ээ. Тэр олон улсын харилцаа гэдэг бол олон улсын харилцаа ярьж хөндөж байгаа улсууд бол энэ тухай их сайн анхаарч бодож явах хэрэгтэй юм шүү. Мэдээж хувь хүн өөрөө ингэж юм ярьж байгаа ч гэсэн цаана одоо Монгол гэдэг улсын юм байгаа шүү гэдгийг анхаарах хэрэгтэй гэж та хэлж байгаа тийм ээ. Ер нь бол энэ бид нэр өөрсдийнхөө чинь амьдралаас дэлхийн дахны энэ амьдралаас ч олон улсын хоорондоо яаж харьцаж байгаа, хэн ямар бодлого явуулж байгаа гэдгийг их зөв ойлгож ухаарах юм бол их тоомлогдож ойлгож байгаа л да. Зөвхөн өөрийн эрх ашигаас энэ гадаад харилцаанд үүдэх нь өөрийн эрх ашигаа нэгдүгээр тавих нь бол заашгүй. Тэгэхдээ зөвхөн өөрийнхөө эрх ашигыг одоо бодоод байвал харилцаа үүсэхгүй. Бас нөгөө талынхаа эрх ашиг, хоёр талын эрх ашигыг харилцан одоо тэнцвэртэй байдал, харилцан ашигтай байдлыг харж иж харилцааг үүсгэхгүй бол огт болохгүй. Тэгэхээр энэ харилцаануудын олон зөрчлийн шалтгаан нь бол тийм болоод байна шүү дээ. Нэг талын илүү хүч даман байсан, илүү одоо нөгөөхтөн дарангуулсан маягаар юм уу? Эсвэл өөрийн үзэл тэр давуу талыг бол нөгөө талд одоо тулгсан, хүлээн зөвшөөрсөн энэ нөхцөлд л одоо олон улсын харилцаан чинь их зөрчлүүд, их одоо дайн самуун ч юм уу юм юмнууд үүсэж байгаа. Уг нь бол бид нэр ингээд Чингис өөрөө ер нь бол энэ их уудам дэлхийн хагасыг шахуу эзлэхдээ юу бодсон гэхээр юу ярьж байсан гэх юм бол үүний хэрэг дээр энэ улс улсын дороо тэр хаатан жинхэнэ одоо ард түмнээ жаргуулсан, амгалан байдлыг бий болгосон, улсаа одоо ингээд өдөрдөж залж чадсан байх. Тэгээд тэрийг улс хоорондоо харилцаадаг. Тэр нь бол тэр үед бол гол нь худалдаа гэж ойлгож байна. Тэр худалдааны зам энэ бол хамгийн аюулгүй, ингийн хамгийн одоо тэр юу гэдгийг бодит харилцааны өгөөчтэй харилцааны тэр их өсөр болох ёстой гэдэг номлолч нь бол ерөөсөө үндэсний өөрийн тэр эрхшээх өөрийн тусгаар тогтнолыг хадгалаад тэгээд тийм байдалтай тусны улсууд өөрөө ингээд өөрийнхөө тэр хөрснөөс ургасан эрх ашигынхаа үүднээс зөв харилцаа үүсгэх юм бол энэ ертөнцийн одоо ингээд амгалан байх юм. Тэгж чадахгүй учраас одоо тийм байдлыг бий болгож Тэнгэрээс одоо намайг илгээлээ. Би бол одоо Тэнгэрийн дашуур гэсэн ийм юмд л хүрсэн байдаг шүү дээ ер нь. Тэр бол одоо манай үндэсний агуу түүх юм. Тэгээ одоо ингээд дэлхийн түүхийг харахад бол манай тэр одоо Чингис дээдсийн бүтээсэн тэр их гүрэн шиг тийм үлгэрж түүнтэй дүүцгүүц одоо дэглэмийг зохиосон бүтээсэн ус хараахан бий болоогүй байна тийм ээ. Болоогүй. Дэлхийд бол энэ Монгол шиг ийм цөөхөн мөртлөө бүх дэлхийн талыг эзэлсэн тийм үндэстэн гараачгүй гарахчгүй л дээ. Тэгэхээр тэр бид нар бол тэрийг санаагаа хэрэгжүүлсэн тэр үйл явцыг хэрэгжүүлсэн тэр арга олон юмыг бол түүх гэж их ярьж байгаа боловч ер нь гол санаа нь юу вэ гэдэг рүү одоо л нэг эргэж одоо л гүнзгийж судалж байгаа байхгүй юу. Зүгээр нэг байлдан дагуулгач, хөнөөгч, сөнөөгч, эзлэгч ийм маягтай, төрөмгөөлөгч маягтай ийм. Тэгээд ер нь бол ямар санааны үүднээс ер нь энэ альва төрөмгөөл, альва дайныг ямар уугуул санаа одоо анхдагч шалтгаан нь юу байна гэдэг ингээд эргээд яриад байна гэдэг чинь ерөөсөө юунаас болоод энэ юм үүсэн хэнийхэн санаа анхдагч санаа зөв байна хэнийх нь буруу байна гэдэг рүүгээл зөв
тэрийг санаа нийлээд зөвшөөрөлцөөд ингийн бол нөгөө ингийн байдал төрж, эвлэрлийн байдал төрж. Ер нь амьдрал гэдэг бол өөрөө ерөнхийдөө эвлэрэл байхгүй юу? Өөрөө дотроо зөрчлийг агуулсан. Өөртөө юм хэвлийдээ эвлэрэл гэж амьдралыг ойлгоход бол болно. Тэгэхээр эвлэрэл бол үргэлж амьдралын оршихуйн үндсэн одоо зарчим хөрсөн болно. Тэгвэл тэр эвлэр чинь өөртөө бас зөрчлийг агуулж байгаа юу гэдгийг л мэдэх хэрэгтэй. Тэрийг мэдэж харилцааг одоо мэдэж бий болох философи нь бол одоо тэр л дээ. Цаад талынхаа одоо эрх ашигыг яг тийм ээ. Цаад тал чинь надтай ингээд сайхан харилцаа гэхийн оронд өөрийнхөө эрх ашигыг бас илүү нэг тавьж байгаа учраас надаас одоо илүү их авчих, хямдхан авчих, ихэнхийг авчих, намайг цаадаа ийм юмгүй болгоул дараагийн ажилд өхөмтэйс гэж бодно гэх юм. Тэр юунууд бол одоо онц гэх юм уу тэр далд ухааны нь бол нээх хэвээр. Энэ бол олон улсын харилцаанд маш чухал зарчим. Яг одоо. За та өөрсдөө битгой түүхрүү жахан альтарч орлоо сая. Тэгэхээр ер нь бид бол түүхрүүгээ л их сайн орох ёстой. Тэгээд гэж боддог. За манайхан зарим хүмүүс хэлдэг. Хотлал одоо Чингис гээл одоо цээжэд хэлдэг гэж. Тийм одоо хүмүүс тийм үе байлаа гэж. Би харин ч би тийм одоо юм баг байх шиг санагдав. Энэ 30 жил гихтэл өөрсдийн түүхрүү бис хангалттай урж чадсангүй, сайн судалсангүй, тэрийгээ бас сайн дэлгэрүүлсэнгүй гэж би боддог. Та хэлээ одоо л саяхнаас л нэг юм ойлгож энийг одоо судлах тийм нэг хандлага хийж гэнэ үү гэж. Бид нар бол одоо ингээд дэлхийн талыг эзэлж исэн одоо морьтон Монгол тэр нэг гадаад төрхийг л одоо үйл явцыг яриад тэрнийгээр ингээд онгоцдаг ч юм уу одоогийн залуучуудын хэлээр огшоотлон ингээд тэр гол нь тэр үйл явдал түүхэл болжээ. Гэхдээ ямар зоригтой тэрийг бий болгож юу гэж бодож байсан байна тэр үед яаж тэр зорилгоо хэрэгжүүлж чадав тэр чадвар үеийн монголчуудын өөрөөсөө гаргаж чадсан зохион байгуулж чадсан дайчилж чадсан тэр чадвар өнөөдөр биднэрт байна уугүй юу. Тэгвэл бид нар дэлхийг эзлэхэд тэр чадвараа биш одоо хөгжлийн бий болгох бүтээн байгуулахад тэр чадвараа тэгвэл гаргая л да гэж юм уу. Нөгөө олсон үр дүнгээ одоо бодлоо дүгнэлтээ одоогийнхаа хөрсөн дээр буулгаад одоо тэрийг яаж явах вэ гэж ингэж л бодвол тэгээд яг тэр мөн чанарын олоод гэх юм бол тэнцээ олон юм нэгдэж ш бид нар тэрүүгээр харин одоо бодтойгоор баярлах бахархах ёстой байхгүй бид нар ингээд бахархлын тэр одоо өмгшлийн тэр нь бол нэг ингээд хөрсгөө шахуу нэг ийм юугаараа дуулаа юм уу сонссон юмараа биенээс одоо дамжиж одоо ингэж ярэ юм уу домогч юм уу тиймэн дээр тулгуурсан омогшлууд их байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг нэгөөт нь бодит үйл явдал болцсон үр дүн нь тийм болцсон болохоор нөгөөхөн ухаад ингээд гүнзгийрээд ингээд судлахтай зэрэг хариу нь бол одоо олдож байгаа. Тэр олдож байгаа бодиттой хариу тэр одоо үнэн одоо шалтгаан учир шалтгаан бол биднэрт харин одоо оюуныг хижээл болж цаашдаа бид нэр тэр чадвар чинь биднэр ч одоо байгаа юм. Тэр хүн чинь өнөөдөр одоо 800 жилийн дараа ч гэсэн бидний юм байна штэ гэдэг тэр нь л олцоо байхгүй тэр нь чухал. Тий, санал нэг байна. Бид нар түүхээ одоо сайтар мэдэхгүй болмоос л тиймэрхүү яриа гараад шүү дээ. Хэрвээ түүхээ яг одоо мэдсэн шиг мэдээд ингээд ирэх юм бол ер нь мэдлэг гэдэг юм чинь бодиттой зүйл тийм ээ. Өөрт мэдрэгдэн тэгээд одоо мэдээд ирэхээр тэр бодиттой мэдлэгээр зөвхөн одоо бодиттой бахархах тийм үзэл бид нар тогтож ирэх юм байна. Тэгээд тэр юм руу шамдах хэрэгтэй болж таарч байна тийм ээ. Шамдах зэрэгтэй мэрэгжлийн хүрээний ч бас дутагдал байна. Дутагдал байна. Тэр нь бол ягаад гэвэл тэрийг ойлгож хүргэхгүй, тэр учир начрыг нээхгүй, зүгээр л түүхэн үйл явцыг яриад ингээд байхаар тэр мэдлэгтэй болж байгаа гэсэн хүн чинь тэрл төвшөнд л ингээд өнгөрөөд нь шүү дээ. Тэгэхээр тэр талын за тэгээд тэр мэдлэгийг зөвхөн энэ сургуулийн хүрээний, боловсролын хүрээний ажил биш. Энэ бүтээрийн өмнө байгаа шиг ийм ном болгож одоо ширээний ном нь болгох юу гэдэг яриа хэл одоо энэ уулзалтын нэг юу сэдэв болгох за тэрийг тэгээд ойлгосон
гүн нарийн ойлгосон нөгөөдөн хүртээх энэ бүх юмнууд чинь явж иж олон хүрээнд явж иж олон зэрэг ажил байж иж нөгөө соён гэгэрлийн ажил, сургалтын ажил, боловсролын ажлыг чинь амь сүнс нь бол энэ юм л да. Энэ чинь бодтойгоор одоо хийх юм бол бидний аяндаа тэрийг тийм хөрстэй, тийм суурьтай, тийм мэдлэгтэй болсон хүн бол их хөнгөн нэмхэн оролцдог. Тэр юм л бол ингээ өөрийн юугаа нэх мундаг мэдгч болж ярих энэ төр чинь аяндаа алга болчихж байна. Тэгэхээр нийгмийн нэг харилцаа бол аяндаа зохирох нэ тэ шал өөр болоод тэр зохирж байгаа нийгмийн харилцаа чинь нийт амьдралын тэр нэг амгалан тайван байдал өөрөө тэр өөрийгөө илүү өөр юм цаг заваа зарцуулах юм уу тийм рүү ингээд шилжээд эхэлнэ. Одоо би бодгийн олон улсын харилцааны одоо манай дотоодын ихтэй сургуулиуд олон улсын харилцааны чиглэлийн мэргэжлийн бэлтгэдэг тэр хөтөлбөртөө өөрсдийнхөө түүхийн Чингисийн үеийн их Монголын үеийн тэр олон улсын харилцааны дипломатын түүхийг их нарийн сайн оруулж судлаасаа. Тэгвэл энэ олон улсын харилцаа гэдэг тэр шинжилгээ ухааны суурийг их сайн ойлгох байхаа гэж. Ерөөсөө геополитикийн энэ стратегийн одоо судалгааны чиглэлүүдийн суур логикууд манай түүхээс их том руу харагддаг. Тэр үеийн манай өвдөц бол тийм өндөр түвшний мэдлэгтэй байж л гэж бодож байгаа юм л да. Тэгээ манай одоо Монгол мэдлэг дээд сургуулиараа өөрөө ч гэсэн ингээд ерөөсөө насаа зориулж энэ Монголынхон түүхийг судлахад зориулсан. Энэ хоёр ном би таны одоо нэг нь бол энэ чинь юу гэж байна. Таны хоёр ном шинэ ном авчирсан байна. Задын чулуу. За энэ бол бас их түүхэн чухал нэр шүү дээ тийм ээ. Задын чулуу. За та өөрийнхөө бүтээлүүдээс бас товчхон ярил. Энэ хоёр номоос ярьж болох. Би бол задын чулуу гэдэг нэрийг яагаад ингэж нэрлэлч задын чулуу юу гэхээр бид нар их цаг их нарийн юм ярих болно. За зүгээр энэ номын харилцаатай түүхтэй холбоотой. Номын ерөөс агуулга нь бол энэ юу юм ерөөсөн сэтгэлгээний юу гэдгийг оюун дүгнэлтийн өөрийн амьдралын мэдлэг чадварын тэр зохицуулсан хураангуйсан ер нь бол манай нөгөө мэрэгэн цэцэн үг шиг ардын сургаал шиг тийм хэлбэрт оруулсан миний одоо энэ олон жилийн өөрөө бодсон мэдсэн юм а тэгж том болж хүргэе гэсэн энэ одоо афоризм гэж яриад байдаг шүү дээ. Тэр афоризмын хэлбэрийн би харин тэрэнд өөрөө нэг юм цолд үг гэж нэр өгөөд нэлээд нэршээд байгаа. Цолд гэдэг нь бол нэг цолгорсон, онцгойрсон илүү одоо тийм юу гэсэн нэг олон хүний хэлсэн үгнүүднээс арай нэг өөр үг гэсэн утгаар афоризмыг би цолд үг гэж нэрлэдэг байна. Тэгээ энэ номыг гарахын өмнө бол би бор дэвтэр 2222 үг ийм гэсэн олон номнуудыг гаргасан л да. Тэгэхээр ном гаргана гэдэг чинь хүн чинь юу юм? Нөгөө нэг ном гарах дээр л нэг тийм сонгомол хэн чигээгүй мундаг юм бүтээсэн гэж бодмооргүй юм байна. Тэгээ тэр номнуудаас би бас хаях гэхин хаяад уншигчч бас нэг ингээд өөрөө тэр гогдож авж байгаа, өөрөө ухаарж ойлгож байгаа, өөрөө надад юу гэдгийг талархаж байгаа. Миний ололтод баярлж байгаа юмнууд ч мэдгэж байгаа шүү. Тэгэхээр тэр үр дүнгээр энэ дараагийн номнуудаа бол би нөгөө арай тэр номнуудаа бүгдийг тэр чигээр нь хуулахгүй бас шүүд тунгааж авсан. Тийм юм ингээд нийлүүлсээр байтал одоо 5050 юм үг байгаа. Ерөнхийдөө нэг өгүүлбэр. Тэгвэл нэг өгүүлбэр нь бол одоо ингээд задрах жишээтэй нөгөө л ийм маягийн ном юм. Миний одоо 2025 онд гаргасан ном л доо. За энэ язгуураа таних хүн өчүүхэн тусал гэсэн юм байна. Тэгээ энэ бол манай философи хүрээлэнгийн бас нэг бүтээл болгож би тухайн үедээ гаргаж ирсэн олон илтгэлүүд, санаанууд, лекцүүд энэ тэнд ярьж байсан хэрэгцээлгүйнд оролцож байсан бүх юмнуудаа бас нэг системчлээд энэ нэг хэдэн бүлэгтэйгээр би тэгээ энэ нь бол миний мэдүүлж байгаа, таниулж байгаа юм бол одоо туслын төдий юм. Хэрэг тэр хүнд хэрэгтэй болох бол туссан юм гээд
Дотроо ингээд номоо туслаг гэж нэрлсэн боловч дотор нь бол жишээлбэл хүн болох эрдэм суралцахад өчүүхэн тус. Нийгэм ахуйгаа ойлгоход өчүүхэн тус. Уламжил хэвшлийг ухаарахад өчүүхэн тус. Түүх соёлоо ойртоход өчүүхэн тус. Тэнгэр газрыг өнхөөлөхөд өчүүхэн тус. Урлагын урлагийг тоомлоход өчүүхэн тус гэдэг нэг 6 бүлэг жоохон тус хүргэж яана гэсэн. Ерөнхийдөө миний одоо судалгааны юугаан багцсан одоо нэг юм ботын хэмжээнд цомлсон бүтээл юм л да энэ. Тэгээд энэ бас нэг олон хүрээнд дэлгэр өргөн хурж чадаагүй бах. Би нэг бас жоохон сүл талтай юм аа. Нөгөө дэлгэр юунд бол нэг бүтээлдээ нэг тавьдаггүй. Зөвхөн энийг нэг тодорхой мэдэх ёстой хүрээ гэдэгдээ өөрийн боломжоор хэрэг хөргөчдөг. Тэр хүрээ маань цааш нь бас зөвхөн аяндаа миний төлөө гэж байгаа биш гэсэн чинь хүртээчдэг. Тэгэхээр тэр одоо тусаас миний нэрлж байгаагаар болоод эргээд над руу хандаж энэ юмнуудаас ч одоо авъя хаана яах вэ гэд ийм л нэг хэмжээнд л одоо эргэлдүүлээл байгаа. Энэ бол нэг талын жоохон арчаагүй байдалч баг. Нөгөө талын жоохон өөрийнхөө энэ хийж бүтээж байгаа юмд болгоомжтой хандаж бас нэг юу ч юм одоо биелнэх юмдаг юм ярьсан шүү. Эцэн шүү гэж байгаа жоохон анхаарч азанж байгаа л одоо байдал юм уу та. Язгуураа таних хүн тусал гэдэг. Багшийн бас тэгээд өөрөө явж л ерөөсөн Монгол хүн гэдэг чинь өөрөө хаанаас бий болсон хэмбэ. Бид нэр ямар соёлыг ингээд бүтээч. Бидний туусан түүхэн амьдрал чинь юу юм? Бидний амьдрал нийгмийн одоо хүчин оролцоо байхаас гадна бас тэнгэр газрын одоо бидний мэдлэгийн одоо цаандах мета тийм оролцоо байна уу юу гэдгийг хүртэл ярьсан тийм л юм. Тэгээ энэ оршил энэ төр нь бол манай талигаас философч Чулуунбаатар энэ төр бичсэн мэргэжлийн хүмүүс бичсэн бас олонд бол ойлгуулж хэрэгсэн тэр оршил энэ төрүүд бол байгаа. За бид хоёрын олон улсын харилцааны багшийн одоо үндсэн мэргэжил олон улсын харилцааны тухай ингээд эхлээд тэгээ явсаар байна. Монгол улсын Монгол үндэсний түүх рүү ингэж бас сүгэж ярьлаа. Багшийн сүүлийн үеийн бүтээлүүдээс одоо түүхтэй холбоотой ярьлаа. Тэгээд яг нэг цаг орчим бид хоёрын яриа болж байна. Та тэгээд ерөнхийдөө өнөөдрийнхээ яриаг нэг базаад нэг дүгнэлт хэлээч. Тэг цаашдаа бид ер нь юу анхаарвал зохих уу гэдэг талаар бас чиглэл өгвөл сайн байна. Тийм бид хоёрын яриа бол үндсэндээ одоо Монгол орны нэг жижигхэн сум гэдэг юм уу нэг хонхроос нэг шувуу нисгчээд элдв юм үзээд хараад ирээрэй гэхээр нэг жоохон явж тэгээд нэг юу мэдснэ эргэж хуучилж байгаа юм шиг бас өөрхөн юм яриа болчлоо гэж бодож байна. За энэ ярианы гол зорилго нь би бас тэглөө чиглэж байгаа болов уу гэж бодож байна. Гадаад харилцаанд энэ одоо нийт олноороо оролцоход бодууштай бас юу зүйл юу байна. Энэ салбар бол нарийнд маш их нарийн мэргэжлийн салбар шүү. Нэлээд олон юм бодож мэдэж ээж яриа болгон ч стратегийн тийм одоо хаялга үр өгөөчтэй байх ёстой шүү гэдгийг бас бодолцож ээж ингээд оролцож хэлэхгүй бол биднийг өөрийгөө тодорхойлж байгаа тэр тодорхойлж харуулж байгаа төрх тэр харилцаанд оролцож байгаа чадварт чинь энэ бүхэн маань нөлөөлдөг шүү гэдгийг бидний яриаг сонссон энэ олон хүмүүс бол бас жоохон ойлгож анзаарсан байх гэж бодож байна. За хэрв тийм жоохон үр өгөөч бидний ярианы ард бий болсон бол одоо чи юу да цаг гаруй ярина гэдэг чинь цаг арай болов. Одоо жоохон ярьж болно. Цаг бол хязгааргүй шүү. Нэлээ юм бас ярьцтай гэсэн үг. Тэгэхээр ийм нэг бас асуудлыг 1 2 3 үгэд яруу санд руу хэлж байгаа биш. Бас нэг өөрийн санаа бодол юу гэж үзэж байгаа үзлээ. За тэгээд тэр нь хэн хүн тустай байна уу гэдгийг оролцуулаад ярина гэдэг бол бас их зөв хандлага. Энэ нэвтрүүлэг бол тийм боломж бол өөрт нь байгаа юм байна. Тэгэхээр би бол харин нэг аль нэг телевиз дээр очиод нэг хэдэн минут
багтаал тэрэнд нь та нэг тэдэн үг хэлээрэ гэсэн шахуу заалгаал ингэж ярьдагтайгаа харьцуулбал их баяртай сууж байна. Яг баярлалаа гэж. Манай нэвтрүүлэг бол яг Facebook-ээр, YouTube-ээр явж байгаа. Тэгээ одоогоор яг нэг 10-аад мянган хүн үзээд байгаа. Цаашдаа бас олшроосоо гэж бодож байгаа. Манай үзэгчид андууд бас дэмжиж, шеэрлээд ингээд яваараа. Тэгэхээр бид хоёр сая нэвтрүүлгийнхээ өмнөхөн ярьж байсан. Ер нь энэ консерватив үзэлтнүүд өөрөлдвөл одоо ямар нэгэн ийзэм шүтдэггүй тэр чиглэлийн дууламжлалт одоо үзэл баримтлалаа үндэсний үзлээ барьдаг маягийн усууд юу ярьдаг вэ? Соёл гэдэг нь маш чухал. Сэтгэлгээний соёл маш чухал. Тэгээ энэ соёл гэдэг юм чинь одоо 3 үе аав, өвөө, аав, хүү гэдэг ингээд зүгээр тоомлоход энэ 3 үеэрээ дамжиж бүтэн 3 үе дамжиж ээж одоо бүрэлдэж бий болдог, соёолдог ийм зүйл. Тэгээ энэ чинь ингээд бүтэн хэдэн үеэрээ ингээд дамжиж явдаг ийм зүйл. Тэгэхээр уус үндэстэн болго өөр өөрийн соёлтой. Тэгээ тэрнийгээ бол ингээд хасаад хайчих болохгүй. Өөр одоо соёл иргэншлийг шүтээд тэргээр явна гэдэг бол бас их учир дутагдaltaй гэдэг бид нар мэднэ. Тэгэхээр энэ тухай та бүхэн хөндөж ярьж илаа. Тэгээд өнөөдрийн яриа бол явсаар бид нар одоо өөрсдийнхөө түүх рүү маш сайн өнгөх хэрэгтэй. Энэ олон улсын харилцааны одоо дэлхийн түүхнээ оруулсан монголчуудын хөв нэмэр, манай өвдөөцийн хөв нэмэр бол маш их юм байна. Тэргээ бид нар бас хараахан одоо сайн судалж амжаагүй яваа юм байна гэдэг бас та хэлээ. Тэр энэ талаар цаашдаа бид нар нэлээд хийх хэрэгтэй байна, тийм ээ? Тийм. Бид нар бол яг ер нь одоо монголчууд бидний түүхэл нэг 2200 гаруй жилийн хөнөөгөөс эхэлж байна гэд ерөнхийдөө нэг хүрээ татаад өөрийнхөө одоо түүхийг хаанаас эхэлж үлрүүлж ингэж залгамжилж ярих вэ гэдгээ нэлээд нийтлэг санал нийлээд байх шиг байна. Тэгэхээр одоо тэр нэг ийм хугацаа орон зайг бий болгох бол нэг хэрэг. Нөгөөхий чинь одоо бодит агуулгын тий тухайн үед нь юу байж вэ? Тэр нь монголчууд өөрөө одоо тэр үед нь ямар одоо соёлыг бий болгож өв, тэр үед нь монголчууд өөрөө ямар үзэл бодолтой байж өв, нийгмийн амьдрал нь ямар байж өв, нийгмийн хөдөлгөх хүч нь гол нь юу байж өв. Тэрнээс хамаарат гадаад харилцаан тэр үедээ ерөөсөө харилцаагүй тийм яг нэг огтлцсон юм шиг тусгаар юм гэж бол ер нь байхгүй шүү дээ. Тусгаар тогтнол гэдэг нь зүгээр тийм өөрөө ирхшээх, өөрөө өөрийгөө одоо авч чадах тэр юугаар нь томьёос улс төрийн тийм нэршил болохоос философи утгаар ярих юм бол огт тусгаар оршиж яадаг юм бол гэж байхгүй. Тэгэхээр тэр бүхнийг л одоо бид нэр ингээд бодоод ингээд явах юм бол өөрийгөө илүү их хөрснөөс нь ургуулсан, их хол гүн одоо хөрсөн суусан үндснээс нь аванхайлуулсан тийм одоо юуг л төрхийг бий болгоод өөрийгөө илүү танина гэдэг. Ер нь бол бид нэр илүү таньсан юмараа л илүү сайн юм хийж байгаа шүү дээ, мэдсэн юмараа. Тэгэхээр өөрийгөө илүү танина гэдэг чинь амьдралаа их зөв авч явна, өөрийнхөө хөгжлийг зөвж олоодно. За тэгээд зөв харьцаа бий болгоно. Ер нь бол би боддог юм л да, энэ байгаль их бол хүн гэдэг нэг бие махбодын, оюун ухааны, сэтгэл зүрхийн ингээд нэг хамгийн гол 3 бүрдэл юм нөгөөл за чи тэгээ сайхан амьдраараа гэж тавьсан юм шиг. Тэгтэл нөгөө бие нь яаж хөдлөө, ухаан нь яаж ажиллав, сэтгэл нь хаанаас гараад ирв, бид нар тэрийг чинь ингээд өөрөө өөрийгөө судалж байгаа ухаан тамтны хувьд бол тэрийг олох ёстой байхгүй. Тэгэхээр бид нар чинь сэтгэл зүрх байхгүй болохоор нэг өөр юм болцдог. Бие нь гүйцэхгүй бол бас нэг өөр юм болцдог. Ухаан гүйцэхгүй бол эсвэл шал буруу тийшээ эргэжүүл нэг юм болцдог. Ингээл энэ ерөөсөө байгаль эхийн өгсөн өгөгдөл тэр хишгийг бид нэр цогцос ийм систем бүтээгдэв бүхэл юм болгож чадж байгаа нүггүй юу? Чадж байгаа бол тэр нь одоо яаж орчиж байна, яаж оршиж байна гэдгийг л одоо яг цомхон хэлбэл маш гүнзгий ухаарах юм бол тэгэл бид нэр түлхүүрийг онсыг бол олж чадна. Зөв онс түлхүүрээ олчих юм бол ямар ч хаалгыг бол одоо нээж чадна. За тэгээд хаалга нээх юм бол орох юм бол цаана тэгээд цонх
цонхоор бас нэг өөр юм харагдана. Ингээл явна шүү дээ. Би өөр ярианда яванда нэг яруу найрагч талбарт орж явах шиг байна. Та тэг бас сайн орж ярьж өгөөрэй. Тэрийг хязгаарлах хэрэггүй гэж бодсон. За Дашны багштай баярлалаа. Өнөөдөр маш чухал яриа өрнүүлж бид нарыг бас түүх рүү, үндэснийхээ түүх рүү одоо сайн өнгөж тэнд суралцах ёстой гэдгийг одоо хөдөлсөн тийм яриа боллоо. Танд баярлалаа. Та дахиж манай нэвтрүүлэгт ирээрэй. За баярлалаа үзэгчдээ. Дахин уулзлаа баярлалаа. За ингээ хүчсээр байтал